Good evening, ladies and gentlemen. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдрийн ярилцлагын нэвтрүүлгийг хөтлөгч Цэцэн Билэг миний би та бүхэнд хүргэх болно. Ингээд хүндтэй зочноо танилцуулъя. Энэ бол Mobicom Group-ийн гүйцэтгэх захирал Koji Kurushima. Today, Mr. Koji Kurushima, CEO of Mobicom Corporation. Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Баяртай байна. Та бүхнийг ч мөн энд хүрэлцэн ирсэнд их баяртай байна. За намайг Цэцэн Билэг гэдэг. Намайг Kurushima гэдэг. Уулзсандаа таатай байна. Kurushima. Энэ бол миний эцгийн нэр. Тэгээ Япончууд овгоор нэрийн дууддаг юм. Монголчуудын дууддаггаар бол миний өөрийн нэр болох Koji. Koji. Oh, that's. Тийм ээ. Японд маш олон Koji байдаг тул би эцгийнхээ нэрээр дуудулдаг юм аа. Тийм ээ, баярлалаа. Бид таны тухай товчхон танилцуулга бэлдсэн. Гэхдээ бас таны зургийг оруулсан шүү. За тэгвэл хамтдаа харцгаая. Koji Kurushima 2017 онд Mobicom корпорацийн маркетингийн газрын захирал. 2018 онд маркетингийн асуудал эрхэлсэн дэд захирлын албан тушаалуудад тус томилогдсон ажилласан. 2022 оны 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Mobicom корпорацийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Koji Kurushima KDDI корпорациас ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд KDDI корпорацид 20 гаруй жил ажиллахдаа корпорацийн стратеги, шинэ бизнесийн хөгжүүлэлт, төслийн менежмент, маркетинг, охин компаниудын менежмент зэрэг олон төрлийн салбарт өргөн ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан. Нэвтрүүлгийг эхлэхийн өмнө таны тухай товч танилцуулсан болохоор үзэгчд маань тодорхой хэмжээнд мэдээлэлтэй болсон байх гэж итгэж байна. Ингээд танд ихнийхээ асуултыг тавья. Та ажиллаж амьдарч байгаа нийгэмдээ хувь хүнийхээ зүгээс ямар хувь нэмэр оруулсан гэж хүсэж бодож явдаг вэ? За, юуны өмнө намайг өөрсөн дахин баярлалаа. Би Mobicom-ийн CEO болсноор туршлагаа хуваалцах болсондоо баяртай байна. Асуултанд хариулахын тулд би анх Монголд ирэхдээ энгийн Япон хүний хувьар бизнесийн зорилгоор хүрэлцэн ирж байсан. Би хоёр арга замаар өөртөө байгаа зүйлсээ өгнө гэж боддог. Эхнийх нь бизнес талаас юм л да. Mobicom-ийн группээр нь үйл ажиллагааг удирдах явуулах. Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд Mobicom-ийн чадварлаг нөөц бололцоог ашигламаар байгаа юм. Учир нь бид бол IT компани. IT компани үндэс бол хүмүүсийн хоорондын харилцаа холбоог зохицуулдаг. Бидний өгч байгаа үйлчилгээ хүртээмжтэй байж хинч ханаас ч асуудалгүй авч чаддаг байх юм бол тэр хүмүүс үйлчлүүлснээрээ Монголын эдийн засагт тусвалж чадна гэж итгэж байна. Өөрөөр хэлэх юм бол би Япон хүн шүү дээ. Монголоос гадна олон оронд ажиллаж байсан туршлагатай. Тэнд бизнесийн нөхцөл байдал, нийгэм соёлын ялгаа, амьдралын хэв маяг болоод ажиллаж байсан туршлага өөр байсан. Тийм ээ. Монголын хувьд ч мөн чанар нөхцөл байдал нь онцлогтой тул үүнийг өөрсдөд нь таниулмаар байна. Иймээс монголчуудад өөрийнх нь ажлын хэв маяг болоод туршлагаа таниулж илүү хуваалцахыг зорж байгаа. Монголчуудад ингэж өөрийгөө танилцуулж хуваалцснаар Япон хүн ийм байдгийн байна шүү дээ гэдэг талаас нь харуулмаар байна. Япон хүн надад маш гоё мэдээ, гоё зүйлийг хэлсэн. Тэр нь миний амьдралыг өөрчилсөн гэдэг тийм сайхан зүйлтэй би таармаар байгаа учраас өөрийн туршлагаа харамгүй хуваалцсамаар байна. Эхнийх нь бизнесийн хувьд гэж хэлсэн. Харин хоёр дахь нь бол чадвал өөрийн хувийн үнд цэс талаас хуваалцмаар байна. Тэр маань баг зэрэг хэцүү байж магадгүй. Өөрийн ур чадвар, өөртөө байгаа нөөц болцоогоо гаргахын тулд бусдаас суралцаж мэдэхгүй байгаа зүйлсээ мэддэг болохын төлөө явах хэрэгтэй. Өмнө нь хийж байсан зүйлсээс амьдралдаа туршлага болгоод явдаг. Хүн гадны хүнээс ямар нэгэн зөвлөгөө авахд таны хандлага, зан чанарыг зөвөр өөрчилдөг. Миний өөрийн хуваалцаж байгаа зүйлс огт хэрэггүй зүйлс биш гэж би итгэж байгаа юм аа. Таны амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ?
Энэ асуултыг асуусанд баярлалаа. Хүн болгол амьдралаа амжилтаар дүүрэн утга учиртай байлгахыг хүсдэг шүү дээ. Үннийг хэлэхэд ганцаараа бүх зүйлсийг хийж энэ зүйлд хүрнэ гэдэг хэцүү. Бизнест ч хувийн амьдралд ч ялгаагүй. Миний амьдралд баримталдаг хамгийн энгийн зарчим бол даруй төлөв, хөдөлмөрч байх. Тухайлбал би ч одоо Mobicom-ын CEO шүү дээ. Энэ компаниг толгойлж байгаагийн хувьд манлайлах хэрэгтэй. Аливаа зүйлийг манлайлж удирдана гэдэг нь муухайштай зандрангуй байна гэсэн үг биш ээ. CEO байлаа гэд миний ажлаас гадна баг хамт олонны минь ажил чухал байдаг. Баг хамт олонны минь хийж байгаа зүйлсээс л компани ажлын бүтээмж шалтгаалдаг. Тийм учраас тэдэнтэйгээ хамтран ажиллаж, тэднээсээ тусламж авч, тэднийг дэмжинэ гэдэг талаас нь харж чадах нь чухал гэж боддог. Иймээс миний баримталдаг зарчим бол хайван, даруй төлөв байхаас гадна хамгийн гол нь шаргуу хөдөлмөрч байх юм. Миний анзаарснаар зарим хүмүүс амжилтанд хурдан хүрэх гэж хичээгээд байдаг. Миний үзэл бодол бол ямар нэгэн зүйлийг хурдан хийх нь үр нөлөө багтай. Ерөнхийдөө аливаа зүйлийг гоё байлгаж, амжилттай байлгахын тулд цаг хугацаа зарцуулж, суурин сайн тавих хэрэгтэй. Миний хоёр дахь баримтлагдаг зарчим бол өдөр бүр жижиг ч гэсэн урагшаага тэмүүлэх. Урагшаага хүн баг багаар алхаад байхад л хүрх газартаа алхамаар дөхөж байдаг. Урагшлахгүй л бол хаашаа яваад байгаагаа мэдэхгүйгээр нэгэн хэвийн байрандаа л байгаад байна. Хоёр дахь санаа бол үргэлж урагш тэмүүлж байгаарай гэж хэлэх байна. Хамгийн сүүлд хэлэх зүйл бол ер нь бол амьдрал хэцүү. Амьдралд маш олон сорилт, саад бэрхшээл тохиолдно. Тэгэхээр миний хэлэх 3 дахь зарчим бол битгий бууж гэж хэлмээр байна. Хэрвээ бууж өгөхгүй бол миний 2 дахь хэлсэн зарчимтай адил цаг хугацаа их орохч, өөрийн хүрэх замд нэг алхам дөхөж байх болно. Хэрвээ буугаад өгчих юм бол яг л байрандаа байсаар л байна. Тиймээс 3 дахь зарчим бол хизээчгүй бууж өг. Амьдрал ер нь бол зөндөө асуудал гарнаа. Санхүүгийн, мөн өөрийн хүсснээр бүх зүйл байхгүй байж болно. Гэхдээ бууж өгөхгүй байвал хизээ нэг өдөр хүссэн зүйлдээ хүрч чаднаа. Тэгэхээр энэ 3 зарчмыг би өөрийн хувийн болон бизнесийн амьдралд нэн тэргуунд баримталдаг. Таны өгсөн хариултын үзэл санаа үзэгчд маань бас тус алгахаа гэж би итгэж байна. Маш их баярлалаа. Би ч мөн тийм байгаасаа гэж хүсэж байна. Баярлалаа. So, welcome to our Teddy shop. Манай Teddy төв давтамаар л энэ төв бол Mobicom Group-ийн бүх бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг газар байгаа юм аа. Өнгөрсөн жил Teddy төвд томоохон засвар хийгдсэн. Хэрэглэгчдэд үйлчилгээний шинэ аргыг таниулахыг оролдсон. Миний анзаарснаар зарим үйлчилгээний газар ороход зөвхөн ширээ сандал байрлуулснаас гадна ажилчид суусан харагддаг. Харин энд ажилчид үйлчлүүлэгчтэйгээ ижил төвшөнд харьцахын тулд зогсож үйлчилж байгаа. Ямар нэгэн үйлчлүүлэгч үйлчилгээ авч чадахгүй байх юм бол манай ажилчдаас очиж үйлчилгээ авахд илүү дөхөн болсон юм аа. Энэ нь шин төрлийн үйлчилгээ авах арга хэрэгсэл болж байна. Ерөнхийдөө бусад үйлчилгээний газруудад энэ төрлийн аргыг үлгэрчилмээр байна. Тэгэхээр яг энд үйлчилж байгаа үйлчилгээний төрөлд хэрэглэгчид маань сэтгэл ханамжтай байж таатай хариу үйлдэл үзүүлэх юм бол бусад салбаруудад түгээн дэлгэрүүлэх болно. За одоо ингээд ярилцлага танай шинэ офис дээр үргэлжлүүлцгээе. Тэгээ хамтдаа явцгаая. Here, thank you for coming to our office. Actually, we are in MPM Tower. За манай оффист хүрэлцээрсэнд баярлалаа. Энэ бол ажилчдын офис болох MPM Tower байна. Ерөнхийдөө ихэнх арын албаны ажил энд явагддаг. Манай 6 охин компани нэг болох Mobi Finance-ийн давхарт ирсэн байна. Энэ маань Mompi гэдэг аппликейшнтэй. Энэ аппликейшнд зээлийн үйлчилгээ болон бусад үйлчилгээ багтсан байна. Харин одоо Mobicom корпорац эрхэм зорилгоос тодруулж дэлгэрүүлж асууя гэж бодлоо. Та бүхэн эрхэм зорилгодоо бизнесийн шинэлэг арга барилаар итгэл дүүрэн тэгш нийгмийг цогцлох үйлсийг манлайлна гэж тусгасан байсан.
итгэл дүүрэн бас тэгш нийгэм гэдгийг жаахан тодруулахгүй юу? Та бүхний бүтээх үнцийг яг энэ өгүүлбэрт л оршиж байгаа юм шиг надад санагдаад байна. Тэгэлгүй яг сайхан асуулт байна. Компани болгон маань өөр өөрсдийн зорилготой байдаг. Орчин үеийн технологиг ашиглаж хүмүүсийн амьдралыг илүү хялбар болгох зорилготой. Гар утасны үйлчилгээ талаас 2G, 3G, 4G-г дээшлүүлэх нь тэдний амьдралыг дээшлүүлж байна гэсэн үг. Гэхдээ нөгөө талаас үйлчлүүлэгч болон хамтрагчид юу өгч болох вэ гэдгийг харах хэрэгтэй. Бидний харж байгаагаар одоо хүртэл хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ялгаа байдаг. Яг гэвэл хол зай, тээвэрлэлтийн байдал ялгаатай асуудал байна. Тэгш байдал гэдэг чинь зарим хүмүүс энэ зүйл дээр хойно үлддэг. Жишээ нь хөдөлмөрийн бэрхшээлтэй хүмүүс байна. Мэдээж зарим хүмүүс энэ сэдвүүдэд нэлээд анхаарал хандуулдаг. Миний бодлоор IT-ийн технологиг ашиглаж хүмүүсийг хооронд нь холбож, хаанч, хинч, хизээч интернет ашиглах боломжтой болгохоор тэмүүлж байгаа юм аа. Бид ямар нэгэн асуудалтай байгаа хүмүүст IT-ийн технологиор хангаж амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорж байгаа. Миний бодлоор IT бол хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх чадвартай гэж үздэг. Одоо байгаа нийгэмд энэ технологиг ашиглаж хүмүүсийн амьдралыг дээшлүүлж чадна гэдэгт би итгэдэг юм аа. Maybe we can provide IT to help them to make their life better. So what we see is that IT has the power to make people equal, and we believe that we will use our technology to make that happen in our society. Сонирхож судалж байхад танаа эрхэм зорилгод ажилчид за мөн тэдгээрийн гэр бүлтэй холбоотой өгөөж өгөхтэй үнц нь бий болгох тухай ойлголт байсан л та. Энэхүү эрхэм зорилгодод тусгасны дагуу ажиллаж байгаа ажилчид болон тэдний гэр бүлийн сайн сайхан байдалд анхаарч ажилчдынхаа оюунлаг хөгжлийг хангах тал дээр голчлон хийдэг үйл ажиллагаагаа танилцуулаач. Тэнэ баярлалаа. Мэдээж Mobicom бол групп компани. Энд группийн олон хүн ирж хамтран ажилладаг. Gather around together to aim for the same goal. Миний бодлоор энд ажиллаж байгаа бүх хүмүүс энэ компани хамгийн үнцэнтэй хөрөнгө юм аа. Ажилчдаа тухтай ажилуулахын тулд компани сэтгэл зүйн эрүүл мэндээр нь туслах, оюун ухааны хөгжлийн дэмжих болоод ажилчдынхаа гэр бүлд байнга дэмжлэг үзүүлж байх ёстой. Цар тахлын улмаас оффист ирэхэд хүндрэлтэй болсон тал бий л дээ. Одоо ковид хамаагүй дээр болсон болохоор ажилчид маань оффистаа ирээд байгаа. Гэхдээ магадгүй тэд оффис дээр байхаас илүүтэй гэрээсээ ажиллахдаа үр бүтээмж өндөр байгаад байвал яах вэ? Би ажилчдаа гэрээсээ ч оффистоо ч ажиллахдаа үр бүтээмж нь өндөр байгаасай гэж хүсдэг. Иймд ажиллаж байгаа ажлын орчныг бүрдүүлэхийг хүсдэг юм аа. Мөн цагийн уян хатан байдлыг нэвтрүүлсэн. Зарим ажилчид маань аав ээжүүд хүүхдээ анхаарах, сургуульд нь хүргэж өгөх, мөн сургуульд нь ямар нэгэн үйл ажиллагаа болоход 9-өөс 18 цагийн хооронд ажиллах хэцүү байдаг. Харин зарим ажилчид маань 8-аас 17 цагийн хооронд ажиллах хүсэлтэй байдаг. Замын төвжирэл эсвэл зарим зохицуулах ажил байдаг учраас аль цагт хаанаас ажиллах өөрсдөө сонгох уян хатан нөхцөлийг бий болгосон. Энэ бол нэг хэсэг нь байгаа юм. Хоёр дахь хэсэг нь ажилчид ажилдаа төвлөрч ажиллахын тулд эрүүл байх ёстой. Бид бүх ажилчдаа жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Тэр хугацаанд ямар нэгэн өвчин илэрдэг. Гэхдээ өөрсдийнхөө эрүүл мэндийн байдлыг тухайн үед мэдэж болдог. Өдөр тутмын эрүүл мэндийн дэмжихийн тулд оффистоо эмчтэй болсон, ажиллаж байхдаа толгой өвдөх, биеийн тавгурах гэх мэт эрүүл мэндийн асуудал үүсвэл түргэн хугацаанд үйлчлэг авах боломжтой. Гэхдээ дан биеийн эрүүл мэндэд анхаарах биш, сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор компанид сэтгэл засалчтай болсон. Яг ямар асуудал тулгарч байна гэдгээ ярилцах,
мөн сэтгэл засалч маань хэрхэн сэтгэл зүгээ эрүүл байлгах талаар яриа зөвлөгөө өгдөг. Бид гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахыг хичээдэг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа мод тарих, гэр бүлийн хүмүүсийн урьж офсоо танилцуулах, мөн спортын өдөрлөг зохион байгуулдаг юм аа. Үүнд ажилчдын хүүхдүүд ч хамрагдах боломжтой. Учир нь тэдний ирээдүйн спортын ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Тэрийг би дурдхай мартсан байна. Ажилчид маань өөрсдийн хувийн амьдрал болоод мэргэжилдээ ашиглаж болох үс ур чадварыг компани өгдөг байх хэрэгтэй. Оюунлаг хөгжлийн талаар та дэлгэрүүлээч. Бид ажлаас гадуурх Mobi Club хэмээх үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд ажлын цагийн дараа англи хэлний ярианы болоод инженерийн сургалт гэх мэт төрөл бүрийн чиглэл байдаг учраас ажилчид маань өөрсдөө сонгож сургалт авах боломжтой байдаг юм аа. Mobicom Group-ийн эрхэм зорилго бол юм 3 үндсэн том үн цэнийг бүтээх тухай байсан гэж би харлаа л да. Тэгээд одоо үүний хамгийн сүүлийнх буюу хэрэглэгч түнштэй холбоотой хэсгийг асууя гэж бодлоо. Хэрэглэгч түншүүдтэйгээ сэтгэлд хоногшсон дурсамжуудыг хамтдаа бүтээн гэсэн юм өгүүлбэр байгаа. Тэгээд энэ хамтдаа бүтээн гэдгийг бид одоо хэрхэн ойлгол зохих вэ? Энд яг ямар дурсамжийн талаар яригдж байгаа юм болоо? За энэ бол үнэхээр чухал асуулт байна. Би гол баримтлагдаг зарчмаа дурдж байхдаа ганцаараа бүгдийг хийж чадахгүй гэж хэлж байсан. Үүнтэй адил компанид ажиллахад ганцаараа ажиллах боломжгүй. Ажилчдын тусламж хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол бусад хүмүүст үн цэнийг өгмөр байвал Mobicom үнийг өгч чадна. Гэхдээ энэ хязгаартай. Өнөөдөр чамд байгаа зүйл хэн нэгэнд огт байхгүй байж болно. Иймд Mobicom-д байхгүй байгаа зүйл ажилчид манд байж болно. Тийм учраас хоорондоо холбоотой байж үн цэнийг бүтээж чадна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилгууд болон компани нийгэм хариуцлагын үйл ажиллагааг хийснээрээ Монголын эдийн засагт чухал нөлөөтэй. Анх эхэлж байхад бид дангаараа үнийг хийж байсан. 10 жилийн өмнө бид сургуулиудад эдийн засаг хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Харин одоо засгийн газраас хэрэгжүүлж байгаа нь сайн зүйл билээ. Нэг талаас хүүхдүүдийн хоолноос авах шимт хичээлийг нэмэгдүүлж байгаа нь сайн зүйл юм. Нэг компани хүч гэдэг санхүү талаас хязгаартай байдаг. Мөн бид ууш төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлж байсан. Орон нутгийн баг болон дунд сургуульд очиж үзэхэд ариун цэврийн өрөө нь хэтэрхий хол зайтай байсан. Бидний сонсноор бол өвлийн цагт хүүхдүүд замдаа явж байхдаа халтрах гэх мэт эрсдлүүд байсан. Иймд бидний шийдэх асуудал бол ариун цэврийн өрөөг сургууль дотор нь эсвэл илүү ойрхон болгох байсан. Тэгээд UNICEF-тэй хамтарч ажилласан. Тэд энэ тал дээр илүү туршлагатай байсан тул бидэнд туршлага харамгүй хуваалцсан юм. Ингээд хүүхдүүдэд тохирсон ариун цэврийн өрөөг хийсэн. Үүнээс гадна Smart Education төсөл дээр ажилласан юм. Энэ төслийг 2 жил хэрэгжүүлсэн бөгөөд орон даяар 3320 хүүхдэд ухаалаг утас бэлэглэж, хүүхдүүдийг хэрэгтэй дата дугаараар нь хангаж, онлайн хичээл үзэхэд нь тусалсан юм а. Бид сая энэ хүртэл Mobicom Group-ийн 2021 онд rebranding хийсний дараах эрхэм зорилгын талаар ярилцсан. Харин энэхүү rebranding хийгдсэний дараа Mobicom Group мөн бусад хэрэглэгч түншүүдэд ямар давуу тал бий болсон гэж та бүхэн үзэж дүгнэж байгаа вэ? Тийм ээ, баярлалаа. Хальж компанид rebranding хийн гэдэг маш том төсөл байдаг. Тухайн үед Mobicom корпорацийн 25 жилийн ой болж таарсан. Тийм ээ, 25. Бүтэн 100-ны 4-ний 1 гэсэн үг.
IT компани бол хүмүүст хязгааргүй боломж олгох ёстой гэдэгт бид итгэдэг. Ийм ч учраас бид брендийнхээ өнгө төрх болоод доторх үйлчилгээг өөрчлөхийн тулд ребрендинг хийсэн байна. Мөн бид үйлчлүүлэгчдэд нэгэн амлалтыг өгсөн. Ямар амлалт вэ? Нүдэнд харагдаж байгаа зүйл бол яг л тийм гэсэн үг. Гэхдээ бид их энгийн бөгөөд үнэн бодит байхыг хичээж байгаа. Мөн хүн төвтэй байхыг хүссэн. Бидэнд өөрсдийн компани бүтээгдэхүүн үйлчилгээ байгаа. Гэхдээ энэ нь хэрэглэгчид хүрэхэд энгийн байж чадаж байна уу? Зарим хэсэгтээ үгүй, зарим хэсэгтээ магадгүй тийм байх. Бид хэрэглэгчдэд яг үнэн бодит үйлчилгээг өгч чадаж байгаа юу? Тийм учраас бидний амлалт бол үнэн бодит байхыг хичээж байна. Бидний бүтээгдэхүүнийг хэрэглэгчид маань сэтгэл ханамжтайгаар авах тал дээр анхаардаг. Иймд үүнийг хүн төвтэй гэж үзээд байгаа юм л да. Үйлчилгээг харах юм бол дан технологи гэлтгүй хэрэглэгчдэд төвлөрсөн. Тэгэхээр эдгээр мессежүүдийг хэрэглэгчдэд амлахаар хичээж байгаа. Гадна харагдаж байгаа логогоо өөрчилсөн нь хүртэл үүнтэй холбоотой юм аа. Ер нь бол тэгш боломжийг бий болгох гэдэг тийм ч хэлбэр биш. Mobicom корпорац үүнд ямар арга замаар хувь нэмэр оруулж ирсэн бэ? Энэ асуултыг асуусанд баярлалаа. Ижил боломжтой байлгана гэдэг нь олон зүйлийг агуулдаг. Бид Mobicom-ыг ашиглаж байгаа бүх хүмүүст боломж олгохыг хүсэж байна. Энэ маань хэрхэн хэрэгжиж байна вэ гэхээр бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгож байна. Манай компанид ажлын байр олон байгаа. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр олгох, ажилд орохыг уриалгах зэрэг ажлууд хийгдэж байна. Хэд хэдийгээр бусдаас ялгаатай байж болох ч чадварын хувьд дутуугүй байдаг. Өөрөөр хэлбэл бусдаас ялгаатай байдал нь Mobicom-д ажиллахгүй байх шалтгаан болохгүй. Ингэж ажлын байр олгож байгаа нь нийгэмд тэгш байдал олгохыг хичээж байгаа гэсэн үг. Mobicom компани онцгой үйлчилгээ олгодог компани биш л дээ. Бид үйл ажиллагаа болон үйлчилгээгээр дамжуулан ард үлдэж байгаа хүмүүстээ боломж олгохыг зорьж байна гэсэн үг. Та үзэгч бид бүхэнд Mobicom Group-ийн бусад харьяалагдах компаниудын талаар товчхон танилцуулж болгосон болов уу? Гоё асуулт байна. Гэлээ бүх хүмүүс Mobicom гэж мэднэ. Гэхдээ хүмүүс Mobicom-ыг харахад утасны компани гэж боддог. Гар утас зардаг, застаг гэх мэт мобайл үйлчилгээ үзүүлдэг гэж хараад байдаг. Үнэн хэрэгтээ Mobicom корпорац бол үндсэн 6 компанитай. Тийм ээ, энэ нь Mobicom корпорацаас гадна гэсэн үг. Тус тусдаа өөр үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь Mobi Finance компани байгаа. Тийм, Mobi Finance. Жишээ нь Mobi Finance компани байгаа. Энэ компани санхүүгийн компани бөгөөд MomPay гэдэг супер аппликейшнтэй. MomPay. I've heard that. Тийм ээ, энэхүү аппликейшнийг ашиглан бид цахим мөнгөний үйлчилгээг таниулж байгаа юм. Цахим мөнгийг мөн MomPay гэж нэрлэдэг. Жижиг зээлийг бас олгодог. За мөн Mobinet гэдэг компани бий. Энэ нь мобайл бизнес биш. Өндөр хурдны интернет, өрхийн интернетийн үйлчилгээ гэж ойлгож болно. Үүнээс гадна видео стриминг үйлчилгээ үзүүлдэг Woo хэмээх үйлчилгээ байна. Mobinet компани нь програм хангамж, байгууллагад зориулсан мэдээллийн технологийн цогц үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлдэг. Мөн Монгол контент гэдэг компани бий. Тэдний хийдэг ажил бол та магадгүй Go хэмээх мэдээний сайтыг сонсч байсан байхаа. Энэхүү мэдээний сайтын үйл ажиллагааг явуулдаг. Намуу гэдэг нэртэй хүүхэлдэйн киноны дүр байгаа. Тэгэхээр анимашны бизнес болоод хөгжмийн дистрибьюторын үйлчилгээг бас үзүүлдэг.
Монгол контентийг ерөнхийдөө медиа компани гэж болно л доо. Үүний нэг нь Mobicom Networks. Дотоодын хоорондын болон олон улсын холболд суваг түрээслэх интернетийн бөөний үйлчилгээ эрхэлдэг өндөр туршлагатай компани юм. Утасны сүлжээ болон интернетийн үйлчилгээ үзүүлэхэд ямар ч дата байсан сүлжээнд орж ирж байгаа хэрэглэгчийн мэдээллийг хянаж байдаг. Бүх мэдээлэл Монгол дотроо биш, Монголоос гаднах улсуудтай интернетээр холбогдохын тулд Mobicom Networks гол ноён нуруунд болдог. За ингээд хоёр компани үлдлээ. Урт тайлбар хийж байгаад уучлаарай. Үүний нэг нь бол Newtel юм. Энэ нь Mobicom Group-ийн бүтээгдэхүүний лавлах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг, ажиллах хүчийг нийлүүлдэг компани. Нөгөөх нь цалингийн зээлийн үйлчилгээ буюу групп компанийн ажилтнуудад цалин тооцоолол, цалингийн зээлийн үйлчилгээг үзүүлдэг New Fund банк бус санхүүгийн байгууллага юм. Тэгэхээр манай Mobicom корпорац нь өөр үйлчилгээ үзүүлдэг эдгээр компаниудаас бүрддэг. Эдгээр нь хэрэглээ болон шаардлагатайгаа нийцсэн үйлчилгээ үзүүлж байгаа юм аа. Энэ онд технологийн хувьд 5G ярианы гол сэдэв болж байгаа. Харин Mobicom хэрэглэгч түншүүдтэй энэ талаар ямар бэлэг задлах гэж байна? Тийм ээ. 2023 оны IT-гийн хамгийн топ сэдэв нь 5G болоод байгаа. Mobicom өөрсдөө дотоодын туршилт хийж байгаа. 2022 оны 9-р сараас эхэлсэн 5G-гийн чанарын туршилт гэж хэлж болно. TED төвийн маань нэг хэсэгт 5G-гийн туршилтын хэсэг байгаа. 5G юу хийж чадах вэ гэсэн асуултанд хариулахад хамгийн ихэнд хурд гэж онцолмоор байна. Тийм ээ. Жишээ авбал хэрвээ ямар нэгэн зүйлийг татахад асуудалтай байх юм бол 5G-гийн хувьд тийм юм байхгүй бол ямар нэгэн зүйл татахад тухайн датаны хурдтай шууд хамааралтай байдаг. 5G нь 4G-гээс 10-аас 12 дахин хурдтай. Түүнчлэн 5G нь олон өргөөжийг хэрэглэгчдэд өгч чадна. Нэг антен байлаа гэж бодоход тэр нь олон сервис хангамж руу хүрдэг. 4G-тэй харьцуулбал нэг антенаар илүү олон хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг. Нэлээд шигүү газар байлаа гэж бодоход тэнд 4G-тэй байхад 3 ширхэг антен тавих тохиолдол байдаг. Харин 5G орох юм бол ганц антенаар тэдгэр хүмүүсийн интернетийн асуудлыг шийдэж болно гэсэн үг. 5G-гээр буцаагаад хариу үйлдэл үзүүлэхэд маш хурдан байдаг. Геймерүүдэд илүү ач холбогдолтой байна хаа гэж бодож байна. Бид 2023 онд багтаад 5G-г нэвтрүүлэхээр ажиллаж байна. Олон хүн манай 5G үйлчилгээг авна гэж найдаж байна. Магадгүй энэ нэвтрүүлгийг үзээд сууж байгаа үзэгч би яагаад заавал Mobicom-ийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах ёстой юм бэ гэж асуувал та ямар хариулт өгөх вэ? Mobicom-ийн хэрэглэгчдэд Mobicom бол үнэтэй VIP үйлчлүүлэгчдэд үйлчилдэг гэсэн бодол байдаг. Бидний үйлчилгээний нөхцөл байдлыг дэлхийн зах зээлтэй харьцуулах юм бол бидний олгож байгаа үйлчилгээ боломжийн үнэтэд тооцогддог. Хоёр дахь зүйл гэвэл бидний өөрсөдөө итгэл дүүрэн бахархалтай ханддаг зүйл бол үйлчлүүлэгчдэд өгч буй үйлчилгээний чанарын стандарт байгаа. Чанарын хувьд мөн олон ялгаатай байгаа. Эхнийх нь техникийн чанар гэж хэлнэ. Технологийн хувьд ямар нэгэн асуудал гарч болдог. Техник унтраах, сүлжээ тасрах гэх мэт. Гэхдээ бидний зорж байгаа зүйл бол тийм асуудал гарахгүй, хэрэглэгчид үйлчилгээгээ саадгүй авахд чиглэж байгаа юм. Яагаад энэ чухал гэхээр 24 цаг 365 хоногт үйлчлүүлэгчид маань байнгын энэхүү сүлжээг ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Мэдээж бидний үйлчилгээг авч байгаа хэрэглэгчдэд асуулт гарч магадгүй. Ямар нэгэн гомдол шүүмж ч юм уу байхыг үгүйсэхгүй.
within the 24 hours, 365 days when the customer needs to use their service. Иймд бид үүнтэй холбогдуулан контакт центр буюу 2222 төвдөө хэрэглэгчийн дуу хоолойг сонсож хэрэглэгчийн үйлчилгээг үзүүлж Our байгаа. call center service, even our shop staff is ready to serve our customers. Манай ажилчид хэрэглэгчидтэй маш найрсгаар үйлчлэхэд бэлэн байна. Үйлчлэгчид таагүй сэтгэл төрүүлэхгүй байхыг бид хичээн ажиллахыг зорж байгаа. Ерөнхийдөө энэ зах зээлд үргэлж шин зүйлийг танилцуулахыг эрмэлзэж байна. Момпиг үүнд онцолмоор байна. Учир нь үүний нэг хэсэг гэж хэлж болно. Цахим мөнгөний лицензийг Монголд хамгийн түрүүнд авсан байна. Момпи бол супер аппликейшн. Алхам алхмаар бид шинэ технологийн үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлэхээр зорж байна. Та хэрвээ Mobicom-оор үйлчлүүлж л байгаа бол Монголд нэвтэрсэн ямар нэгэн шинэ үйлчилгээг авч байгаасай гэж хүсэж байна. За манай нэвтрүүлэгт өөрийнхөө үзэл санаа, туршлага, за бусад ноу хав хуваалцсанд танд маш их баярлалаа. Энэ нэвтрүүлэгт орсондоо үнэхээр их баяртай байна. Өөрийн хэлэх зүйлсээ оновчтой хэлсэн байхаа гэдэгт итгэлтэй байна. Маш их баярлалаа. And I wish you Ингээд танд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Thank you for coming. Маш их баярлалаа. Үнэхээр их талархаж байна. Үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн зочин Mobicom Group-ийн гүйцэтгэх захирал Koji Kurushima байлаа. Officer of Mobicom Corporation. Thank you for your attention and goodbye.